Монгол Улсын их хурлын 2015 оны намрын ээлжид чуулган өнөөдөр нээлттэй хийж байна. Чуулганы нээлтийн дараа улсын их хурл дахь нам эвслийн бүлгүүд хуралдах юм. Мөн төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, засгийн газрын гишүүнийг огцруулах тухай болон Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7-1-12 дахь заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай үндсэн хуулийн цэцгийн 2015 оны 11-р дүгнэлтийг хэлэлцэх юм. Эдгээр асуудал дундаас засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цогтыг огцруулах тогтоолыг баасан хүүтэргүүтээ эсэх гишүүд өргөн барьсан нь олонний анхаарлыг татаад байгаамаа. Тэгвэл энэ асуудлыг хуульч Ламжав ингэж тайлбарлаж байна. Үндсэн хуулийн заалт нь бол улсын их хурлаас томилогдсон албан тушаалтныг огцруулах гэдэг асуудлыг бол мэдээж улсын их хурл бол өөрөө тавьж болох байх л да, нэг томилсон учраас. Зүгээр улсын их хурлын гишүүн энэ асуудлыг тавих уугүй юу гэдэг дээр холбогдож үе цэцгийн шийдвэр гарчээ гэж ойлгосон. Тэгэхээр одоо цэцгийн дундчуудлын хуралдаанаар энэ байдлыг бол ийм ирэх бол байхгүй гэж. Хэрвээ хуулийн заалт байгаа юм лээ, тийм ээ. Улсын их хурлын тийм заалт байсан мэт. Улсын их хурлын тухай хуулийн энэ заалт нь бол үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг бол цэц гаргасан байна. Тэгээ нэгэнт үндсэн хуулийн цэцгийн дундчуудлын хуралдаанаар дүгнэлт үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарчих юм бол тухайн зөрчсөн гэсэн заалтыг бол дагаж мөрдөх ёсгүй. Энийг бол түдгэлздэг. Тэгээ юухаар цэцгийн одоо дүгнэлтийг улсын их хурл авч хэлэлцээд зөвшөөрч болно. Хэрвээ зөвшөөрсөн бол үндсэн хууль зөрчсөн хуулиа засна. Хэрвээ зөвшөөрөхгүйгээ тогтоол гаргах юм бол үндсэн хуулийн цэцгийн их судлахаа хуралдаанаар авч хэлэлцээд эцсийн шийдвэр гаргана. Тэгэхээр одоо үндсэн хуулийг тайлбарлах дээд эрх бүхий субъект бол цэцчүүд. Тэгээ одоо цэцгийн шийдвэр бол цэцгийн шийдвэр бол одоо үндсэн хуулийн төвшний шийдвэр байдаг. Тийм учраас дэрэнд бол бүх байгууллага албан тушаалтан иргэдэд захирагдах ёстой л гэсэн одоо ийм л зарчимтай шүү дээ.